Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаад би та бүхэндээ миний юу ч чаддгийг хараарай гэдэг Япон үлгэрийг ярьж өгье. Такаши хүү өглөө эртлэн босоод цэцэрлэгтээ явхаар гутлаа өглөн малгайгаа өмсөж цүнхээ үрээд л гэрээсээ тунчиг баяртайгаар гарч гүйлээ. Хүмүүсээ хүүхдүүдээ намайг хараарай. Би маш олон зүйлийг бие даан хийж чаддаг болсон шүү. Гэдэл тоглоомын талбай дээр харагдах Jungle Gym гэдэг авирдаг тоглоомыг чиглэн хурдтайгаар гүйлээ. Jungle Gym тоглоом маш өндөр. Гэхдээ би хамгийн өндөрт нь хүртэл ганцаараа бие даагаад авираад гараад ирлээ. Та нар над шиг ингэж хамгийн өндөр зүйлд ганцаараа авирч гарч чадах уу? Гэж тунчиг баяртайгаар хашгирлаа. Бас би маш нарийнхан зам дээгүүр мөн маш нарийнхан вандан сандал дээгүүр унахгүйгээр ганцаараа бие даан алхаж чаддаг болсон. Та нар нарийнхан зам дээгүүр бие даан унахгүйгээр ганцаараа алхаж чадах уу? Такаши би бас маш олон зүйлийг нэрлэж чадна. Эргэн тойрондоо байгаа эд зүйлсийн нэрийг бүгдийг нь мэднэ. Энэ газарт явж байгаа жижигхэн амьтдыг та нар харж байна уу? Та нар энэ амьтдын нэрийг мэдэх үү? Би мэднэ. Энэ бол шоргоолжнууд. Цэцэрлэг ойртоод ирлээ. Би бас цэцэрлэгийн багшийнхаа нэрийг бүтнээр нь мэднэ. Манай багшийг Цүрүто Кейко гэдэг. Цүрүто Кейко багшаа, өглөөний мэнд. Такаши сайн хүү шүү. Өглөөний мэнд. Вау! Энд манай ангийн охтууд тоглож байна. Би ангийнхаа найзуудыг хийн нь хинтээ найзалдаг вэ гэдгийг маш сайн мэддэг. Энд Сузуки, Хаякава, Ото нар бөмбөгөөр тоглож байна. Тэд нар угаасаа бөмбөгөөр эвтэй найртай тоглох дуртай. Энэ модны дор харин манай ангийнхан бүгдээрээ байна. Би ангийнхаа хүүхдүүдийн нэрсийг бүгдийг нь мэднэ. Като, Аой, Сато, Шиори, Ватанабе, Маюми гэдэл бүгдээрээ тунчиг хөгжилтэй тоглож байна шүү. Гэж Такаши ангийнхаа найзуудын нэрийг бүтнээр нь дуудан тунчиг баяртайгаар инээлээ. Үлгэр маань энэ хүрээд өндөрлөж байна. Хүүхдүүд, та нар ч гэсэн найзуудынхаа нэрийг аав ээжийнх нь өгсөн бүтэн нэрээр нь дуудаж байгаарай. Үлгэрийн анхааралтай сонссон хүүхдүүддээ баярлалаа.